гимнастикийн төв зааланд ирсэн байна. Энэ бол Монголдо цор ганц байдаг ийм спортын зориулалтын заалан байна. Яг одоо энд спортын гимнастикийн хүүхдүүд бэлтгэлээ хийж байна. Энд бид нэр Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ерөөл Баттай уулзч ярилцахаар цаг тавсан байгаа. За гимнастикийн зайланд тавтай морил. Баярлалаа. За Хүүхэд насндаа л харж исэн хэрэгслүүд байна. Зарим юуны айдаг байсан. Мотон морь харагдчихээн тий. Тийм байна. Гимнастикийн спорт маань ер нь бол хүүхдийг бага наснаас нь одоо ингэж өв төгш одоо хөгжүүлж бэлддэг. Одоо ингэж маш нарийн одоо детальны юмнуудыг зааж өгдөг. Тэгээ ер нь бол гимнастикийн багш нар гэдэг маань бол одоо бусад спорттой харьцуулахад илүү их одоо тий хүний үе мөч одоо нэг гар хуруу тий өвдөг үлмэгэд маш нарийн юутай одоо ажилдаг ийм багш нар байдаг. Тэгээд ямарсан энэ зааланд маань өдөрт бол нэг ээлжиндээ хамгийн багадаа өдөөс өмнө өдөөс хойно 100 хүүхэд хичээлж байгаа. За ер нь бол ачаал ихтэй оюут одоо 10 жилийн сургууль амарсан үед бол одоо бас нэлээдгүй тоогоор нэмэгддэг байгаа. Өдөр бүрөө. Тэг өдөр бүр. Тэгээ бас хагас бүтэн сайнаар бас одоохондоо уран сахны гимнастикийн тамирчид маань ирж одоо шидэлтийн бэлтгэлээ бас хийж байгаа. Мөн уран сахны гимнастикийн тамирчид маань MG гэдэг одоо зааланд бас одоо өөр газар бас арай өндөр таацтай газар хатуу шалан дээр бас бэлтгэл сургуультай хийж байгаа. Та өөрөө гимнастика хэрэг хийж байна да? Би бол одоохондоо нэг бичиг цаасны ажил дээр цаасан дээр гимнастик хийж байгаа. Цаасан дээр гимнастик ажил хийж байна. Галбадрахын Ерөөл Бат, Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга. Сурагч байхаасаа гимнастикийн хүн болсон тэрээр тамирчны хувьд болон хувь хүний хувьд энэ салбартаа гаргасан өөрийн гэсэн амжилтын түүхтэй. Монголд цор ганц байдаг гимнастикийн спортын заалыг нурааж барилга барих гэснийг эсэргүүцсэн маргаан үсгтээ шүүхтэр ялахын тулд хуульч болохоор их сургуульд суралцаа төгссөн зүтгэлтэй гинсэг. Бид нар өнөөдөр гимнастикийг Монголд хэрхэн хөгжүүлэх вэ? Гимнастикийн холбоог яаж чадан ажилтдаг биш чаддаг холбоо болгох вэ гэдэг асуултыг тайлж ярилцсанаа. Ерөөл Бат гэдэг хүн ямар ерөөлөөр гимнастиктай учирсан бэ? Хизэнээс ер нь гимнастиктай холбоотой уу? Ер нь бол яг нөгөө цэцэрлэгийн гимнастик гэж явж байгаа 10 жил чинь нөгөө уруу хөдөлгөөний гимнастикийн тэмцээнүүдэд явж байсан. Тэгээд их сургуульд ороод аэробик гимнастиктай илүү одоо гүнзгий холбогдоод тэгээд анхны одоо олон улсын шүүгч болж байлаа. Тэгээд доороо бас аэробик гимнастикт одоо маш олон тэгээд олон шүүгч нарыг одоо бас ардаа төрүүлсэн гэж бодож байгаа шүү дээ. Хэдэн настайгаасаа гэсэн үг? За бүр багасаа хичээсэн бол ингээ 8 наснаас. Оюутан болоод бол нөгөө илүү гүнзгийр болж одоо мэргэжлийн төвшөнд бол хичээлж ирсэн. Тэгээд ер нь бол яг дасгалжуулагч болоод дасгалжуулагчийн ажлыг мэдээ шүүгч үнэлж байгаа тийм үү? Олон улсын тэмцээнд. Тэгэхээр тэр дасгалжуулагч хүн юу хийж бүтээж гэн, юу найруулж гэн, тийм ямар одоо комбиназаар ч юм уу, ямар одоо тактикаар өрсөлдөж гэн. Тэрнийг шүүгч үнэлж байгаа учраас сайн шүүгч болох хэрэгтэй юм байна. Шүүгчийн үзмжнээс бага бэлдэх дасгалжуулагчийн зүгээс бага дасгалжуулагч гэдэг үгнээс дасгалжуулахын хажуугаар бас шүүгч олон улсын шүүгч болсон. Та тэгээд тамирчин байгаа дараа нь дасгалжуулагч тэгээд багш одоо болохоор гимнастикийн холбооныхоо ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг ингээл гимнастикта 8 наснаас хойш холбогдоод явсан байна. Гимнастикаас юусоо урваагүй, өөр тийшээ ороогүй шалтгаан нь юу байна? Яг юунд дурлуулт юм бэ? Ер нь бол энэ гимнастикийн спорт маш их цэгцтэй, дараатай, одоо ингээд хүмүүжлийн өвч байна, ажил мэргэжлийн өвч байна, ингээд нөгөө аюух нэг тийм дистралтай цэгцтэй болгож сургадаг. Тэгээд дээрэс нөгөө энэ манай гимнастик аль ч төрөл дээр одоо бас цаг хугацаа бас их чухал байдаг, тий. Тэгэхээр нөгөө цагийг баримталж сурах. Одоо ер нь бол тэгэл энэ гимнастик хичээлсэн бүх тамирчдын хувьд бол ер нь бол аюух тийм дэг журамтай, цэгцтэй болж хүмүүждэгээрээ. Бас нөгөө тухайн одоо юу гэдэг 10 жилийн сургуульд ч юм уу цэцэрлэгт ч юм уу бас өгч чаддаггүй бас тийм чадамжуудыг өгдөг. Мөн бас эцэг эхчүүдийн бас эзэмшүүлээд төдийл бас чаддаггүй
тэр хүмүүжлийн одоо юунуудыг бол одоо спортоор дамжуулж бас өгдөг. Бэлтгэл хэр удаан хугацаанд үргэлжлэх вэ? Ер нь бол яг хоо тэмцээн урлагийн бэлтгэлүүд өдөрт 3-аас 4 цаг үдээс өмнө үдээс хойно ингэж явдаг. Бүр яг цугларалтанд гараад бэлж байгаа тохиолдолд өглөөний зар яадаг те өглөөний бэлтгэлээс ахуулаад үдээс өмнөх бэлтгэл, үдээс хойш хорон бэлтгэл гэх мэтчлэнгээр ингээд бол бэлтгэлүүд бол тухайн тэмцээнийхээ бөгөөд сэргэлтийн зорилгоос хамаарат харилцаа адилгүй цагт бол оногддог байгаа. Тэмцээн урлаганд оролцож байгаа өндөр зэрэглийн тамирчдын хувьд бол үнээс олон цагаар бас бэлтгэл сургалт хийх шаардлагууд бол гардаг. Тэгээд мэдээж нөгөө дасгалжуулагч хүний хувьд бол одоо тэмцээн уралдаан чи хөвчлэн нөгөө нэг 5 хагасаа бүтэн сая өдрүүдэд явдаг ч юм уу те. Тэгэхээр тухайн 7 хоногоо нэг одоо жижиг юм циклээ яг ачаалаа авах тэр тэмцээнд оролцох өдрүүдэд тааруулж ачаалыг өгсгөх замаар тэмцээний дуусгаад одоо сэргэх маягаар ингэж ачаалыг бас тохируулж явдаг. Ер нь дасгалжуулалтын онолт бол байдаг. Яг тэр журмаараа одоо манай багш нар бол бэлтгэл сургалтыг удирдаад хийгээ явдаг. Гимнастикийн спортоос танд яг ингээд суучсан тийм ямар чадварууд одоо болтол амьдралд өдөр тутамд хэрэг болж идэг вэ? Ачааллыг даах чадвар бол байдаг гэж бодож байгаа. Тэгээд бас яг нөгөө бие авч явах тийм үү одоо юу гэдэг цэгшүүлэн байх ч юм уу одоо адаглал нэг тийм нэг хувцсанаар өмссөн ч юм уу хувцсны нэг захиалга өгсөн ч тийм ингээ яг жоохон ажиглагдаад байдаг тий нэг тийм нөгөө биеийн цэгшүүлэн байдал гэл манай ажил дээр одоо нэг хувцсны хэмжээ авахд одоо ямар сонир тэгшиг нуруутай хүн байл гэл тэгж хэлж байгааг бас яг энэ яг гимнастикийн боо юм баг магадгүй нөгөө нэг хөл гарын ч юм уу алхаж гიშгэх эсвэл нөгөө ачаалаа авах за ер нь ингээл яг нэг спортын хүмүүс чинь хичээлдэггүй хүмүүсээс эрсдэс ялгаатай бол харагддаг шүү дээ тий тийм байдаг. Ер нь энэ зааланд хичээлж байгаа хүүхдүүд ер нь энэ зааланд авчирж өгж байгаа эцэг эхчүүд гэдэг чинь энэ өөрийнхөө энэ гимнастик хичээлүүлж байгаа хүүхдэд яаж нэг гэхээр маш том хөрөнгө оруулалтыг оруулж байгаа л гэдгийг ойлгох хэрэгтэй. Юугаарч орлуулж болохгүй, юугаарч үнэлж болохгүй тийм л одоо амьдралын одоо их сургууль бэлдэж өгж байгаа ийм том сургууль байдаг тий. Одоо энэ дивжиг гэхэд юу юм бэ те ингээд гიშгэд зөвлөхөн. Тийм. Ер нь бол энэ нөгөө зориултын хэрэгслүүд танд ашигладаг. Тайшан гэдэг фермийн гимнастикийн хэрэглэл 2019 онд Аз ТV аврах шалралт тэмцээнийг одоо гимнастик холбоо зохион байгуулад тэгээ энэ хэрэглэлийг одоо тэмцээний бөгөөд бэлтгэлийн ингээд 2 сет хэрэгэлтэй болсон. Тэгээ үүнийгээ дагаад одоо энэ хэрэглэл материалууд маань бас шинжлэгдсэн бас тий цаг үеийнхаа шаардлагыг хангаж байгаа. Энд чинь бас мэдээж ашиглалтынхаа явцад удаан хэрэглээд эхлэнгүүт түлхэлт нь багасна. Ийм тохиолдлууд байдаг. Тэгэд бол харьцангуй бас одоо шинэ хэрэглэлтэй явж байгаа. Тэгтэл эн чинь нөгөө хамгийн багадаа нэг 5-аас те 6-7 жил хэрэглэх насжилттай байдаг. Эн чинь өдөр болгон хэрэглэлтэнд байгаа болохоор тий. Яг цэцэрлэгийн насны хүүхдүүд бол мэдээлэлээс харж байхад жишээ нь гимнастикаар хичээллэх байдал харьцангуй олон хүүхдүүд хамрагдаад гимнастикаар хичээлж явах шиг байгаа. Тэгээд энэ ингээд аль хэсэгтээ очиод яг мэргэжлийн тамирчид болж цөөрчтэй энэ шалгуур юу нь яаж явж байна вэ? Ер нь бол яг бидний үед чинь 8 наснаас 1-р ангид ороод яг тэгэл гимнастик хичээлэх суурин тавигддаг байсан бол одоо орчин үеийнхаа шаардлагын дагуу бид нар одоо цэцэрлэгт хамрагдаад ингээд ойр зургийн одоо хүнтэй харилцах юм чадвар суудсан хүмүүсийг 4.5 наснаас 4.5 наснаас гимнастикт одоо шууд суурин тавиа заагаад эхлээд явдаг болсон. Ер нь бол яг нэг 5 наснаас бол гимнастикийн бүх сургуулиуд эхэлж байгаа. За цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд бол мэдээж цэцэрлэгээсээ яг цэцэрлэгийнхаа хөтөлбөр таарсан дасгал хөтөлбөрөөр хичээлээд тэгээд цэцэрлэгийнхаа тэмцээнүүдэд дүүрэгтэй бөгөөд нийслэлд өрсөлддөг. За энэ ер нь бол нийтийн гимнастикийн нэг төрөл нь хамгийн суурнаас хичээлж байгаа. За ингэж хичээлээд ер нь бол нэг хамгийн багадаа нийслэлийн хэмжээнд хийж нэг 7000 орчим хүүхэд хамрагддаг. За аймаг орон нутаг бүс ингээд 1-2 дугаар шатлалаар нийлүүлээд оруулах юм бол нэг нийтийн гимнастикаар нэг давхарцсан тоогоор ерөнхий улс орны сургуультайгаа нийлүүлээд яг нэг 30,000 гаруй хүүхдүүдийг бол хамардаг. Мэдээж энэ цэцэрлэг бөгөөд ерөнхий улс орны сургууль дээр ингэж олныг хамарж иж тэндээс илүү нөгөө авьяастай нэгдэж байгаа, авьяас нэгдэж байгаа ур чадвартай тийм хүмүүсийг хүнзгэрүүлж үндсэн гимнастиктай орж жилүүлж одоо 3 дугаар зэрэг, 2 1 дугаар зэргийг олгоод тэгээ цаашаа дид мастер
спортын мастер, олон улсын хэмжээний мастер хүртлээ одоо тэмцээн уралдаанд оролцож ахиж дэвших болцоо боломжууд гарч ирдэг. Ингэжээж одоо энэ чинь төрөлхийн тэр авиасын нээж илрүүлэх одоо маш их урт хугацааны процесс үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Одоо спортын одоо гимнастикийг яг сонгоод тамирчин болохоор одоо шийдээд энэ замлаар явж байгаа хүмүүс та нар тэр хүүхдүүдийг олж гин үү? Эсвэл хүүхдүүд хүмүүс өөрсдөө сонирхоод гимнастик руу ирж байна? Энэ мэдээж гимнастик гэдэг нэг зүйлийг маш олон талаас нь одоо маркетинг бизнес, сургалт, боловсрал, сурчилгаа PR гэдэг маш олон талаас нь л харж үзэх хэрэгтэй. Тэрний нэг жишээнд нь бол одоо мэдээж тэмцээн уралдаанаас сурталчлах, энэ спортоо сурталчлах, энэ спортын гоё сайн сайхныг одоо олон түгээжж одоо юу гэдэг хичээлагч нар маань илүү их сонирхож ирдэг. Магадгүй ингээл эцэг эхчүүдийн одоо гимнастик сургалт хаана байна гэл одоо хайд сурж байгаад бас ирэх тохиолдлууд байна. Тэмцээн уралдааныг бид ингээд зохион байгуулад шууд амжуултыг хийсний дараагаар одоо юунууд ирдэг. Хичээлагчийн тоо нэмэгддэг байгаа. Одоо ингээл бус спортын төрлөөр ч гэсэн ялгаагүй. Олимпиадаар ингээл олимп бол зургатаар шууд амжилтууд явдаг шүү дээ. Тэгэхэд гимнастикийн тоглолтууд ингээд яа шүү дээ. Дамжуулангууд маргааш нь гимнастикийн секс дуулангуудад одоо хүүхдүүдэд дагуулга хүрээд ирдэг. Ийм тохиолдлууд бас олон байдаг. Тий. Үзэж яхад бол жишээ нь олимпийн төрлүүдээс үзэж яхад гимнастикийн төрлүүд бол их гоо зүйтэй спорт тэнд төсвөр хатууржал, тэнцвэр, баланс одоо юу гэдэг тэр бүхэн орохоос гадна бас их гоо зүйтэй спорт харагддаг. Тийм мэдээж. Ер нь бол гоо зүүн спорт. Тэгээд дээрэс нь одоо хувь төрөлтэй бас дотроос багийн төрөлтэй. Тэгээ ер нь бол яг ингээд спортын салбарт ажиллаж байгаа хүний хувьд бол ингээд харж байгаа хэтэрхий хувийн төрлийн спортоор явцсан хүмүүсийн нөгөө эго гэж байдаг тийм нөгөө би гэдэг эго. Энийг ер нь бол цаашдаа бид нэр би биш бид тийм одоо багаараа хамтаараа хийж хөдөлмөрлөх одоо энэ бас үзэл санааг бас сургалтаараа дамжуулж бас олох нь зүйтэй юмаа гэдгийг бол ойлгож байгаа. Ерөн цааш энэ хувийн хөгжлийн сургалт нэрэж гэсэн бас энийг бас чиглүүлэх юм бодолтой явж идэг. Мэдээж л ажил дээр гарна янз бүрийн хүмүүстэй харилцаж байна. Тэгэхэд нөгөө нэг хитрхи эго өндөртэй хүмүүстэй ажиллаа уулзах бас хэцүү шүү дээ, тийм ээ? Тий. Тэгээ тэр утгаараа багаараа хамтарч одоо байна, тийм. Ямар юм хийж бүтээж болох уу гэдгийг бас ойлгуулах нь их чухал гэж бодож байгаа. Энэ бол одоо ажлын байран дээр маш хэрэгтэй ур чадруудын нэг болоод байгаа шүү дээ. Ер нь бол ингээд юу гэдэг нь хин нэгэн хүний хийсэн ажил дараагийн шатны хүнд юм уу эсвэл миний хийсэн ажил дараагийн хүнд очиход юм уу хүлээлцгээд ч юм уу ерөөсө дутагдал байж болохгүй алдаа эндэгдэл байж болохгүй яг л нөгөө хүнийхээ хэрэгцээ шаардлагыг хангаж явах хэрэгтэй. Гимнастикийг сонирхож хичээллэх 3 гол шалтгааныг хэлээч та. Гоо зүй, төсвөр төвчээр тэгээд эрүүл мэнд гэж л хамгийн түрүүнд хэлэн дээ. Эцэг эхчүүд гимнастик түүхтэй хичээллүүлээд хамгийн одоо нийтлэг хилдэг сэтгэгдлүүд, үр дүнгууд юу нь юу байдаг вэ? Ер нь ингээл манай багш нарын хувьд бол нэг бага наснаас аваад хичээлүүлж байгаа учраас тухайн хүүхдийг нэг хөгжөхөд маш их одоо нэг гимнастикаас гадна маш их амьдралын нэг олон юмнуудыг одоо заа сурж байгаа шүү дээ. Тэгээ хувцас өмсөхөөс ахуулаад хувцас өвхөж тавина гэхээс тэгэл ер нь дотоодын мөгөөд гадна ингээд нэг жижигч бай олон улсын тэмцээнд ингээд яваад ирэхэд л эцэгчүүд хамгийн түрүүнд л хэлдэг. Манай хүүхд шал өөр болсон. Хувцас өвхдөг болсон. Одоо өөртөө ингээд цаг нараа ингээд тохируулдаг болсон. Ингээд анхаарал тавьдаг болсон. Ер нь бие даацсан гэдэг. Тэр нь нэг талтаа нөгөө эцэгхийн өдөр болгон өгч чадахгүй байгаа хүмүүсийг бол бас давхар гимнастик хийж байгаараас өгч идэгээр бас илүү онцлогтой. Тэгээ бага насаас нь авч хичээлүүлдэг учраас энэ бол одоо маш их олон юм дээр бол ажиглагддаг. Нүүбээс гаргасан судалгаагаар Монгол хүүхдүүдийн дэлгэцтэйгээ өнгөрүүлдэг цаг нөгөө биеийн хөдөлгөөн хийдэг тэр хугацаанаас хэд дахин илүү гэсэн юм судалгаа би олж харж ирсэн. Хүүхдийгээ зөв дадал зуршилт сурахын тулд яг танахлаа хүүхдүүдэд хөтлөөд ирж байгаа эцэгчүүдийн урсгал өрн хэр байна уу? Ямар хандлагатай байна? Тэгээ ер нь бол яг 3-4 жилийн өмнөөс ингээд нэг клубын бодлогыг бол бас жоохон дэмжиж ажиллаж байгаа. Үйл ажиллагааны хувьд бол тэгэхээр мэдээж яг нэг зааландаа ингээд төвлөрлийг бий болгох биш. Аль болохоор нэг
сургуулийн орчинд нь ойрхон юм уу эсвэл байшин хураалд нь ойрхон одоо гимнастикийн нөгөө суур бэлтгэлийн төвүүдийг нээж ажиллахаар одоо зорьсон. Тэгээ энийгээ дагаад бас багш нар маань бас аль болохоор нөгөө боломжтой газрууд одоо түрээсийн клубүүдийг бол үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнийгээ дагаад тэгэхээр чинь мэдээж тухайн сургуулиасаа тараад ойрхон клубтээ ороод хичээлждэг. Тэндээсээ гараад ойрхон гэртээ. Ингээр нөгөө нэг энэ төгжрлийн цагаа хэмнээд өөрийнхөө суурч боловсроход болоо илүү дөхөн болж байгаа. Ингэснээрээ ч нөгөө нэг төвлөрлийг бий болгохтой. Одоо ингээд нэг ачааллыг бол одоо тэнцүү хуваарлаж байгаа гэж үзэж байгаа. Тим клубүүд их хичнээн байна гимнастикийн. За ер нь бол олон шүү. Одоо яг ингээд 10 жилийн сургууль ингээд багш нараа түшиглээд ингээд уран сайхан спорт, аэробик, нийтийн гимнастик гэдэг ингээд яг нэг 40 гаруй клубүүд бол байдаг. Тэгээ идэвхтэй үйл ажиллагаатай 40. За яг нөгөө байрны бөгөөд түрээсийн цагийн онцлогоос хамаарат хичээлдэг цагууд нь харилцан адилгүйгээд оруулаад тоолох юм бол 60 гаруй. Тэгээ аймаг орон нийслэлд байгаа тоо тийм. Ерөнхий улсын сургуулиуд түшиглсэн тоо. Аймаг орон нутгуудыг бол Хөвсгөл аймаг, Сүхбаатар аймаг, Хинти, Дархан, Орхон аймагуудад бол мэргэжлийн багш нар бол ажиллаж байна. Тэгээд аймагийнхаа төвд бол үйл ажиллагаанууд бол явуулж байгаа. Одоо яг гимнастик заах хэрэгтэй мэргэжсэн багш нар хичнээн байд юм байна. Хангалттай байж чаддаг. Ер нь бол яг нөгөө багшлах болсон хүчний хувьд бол мэдээж бол одоо дутагдaltaй байна. За одоо цаашлаад ер нь нийтэд хүрэх концепцийнхаа хүрээнд ер нь бол энэ багш засварчид нарыг мэргэжлийн сургуулиудтай хамтарч бэлтгэхээр одоо төлөвлөж байна. Тэр одоо бас шууд нэг тооцоо судалгаагүй ч юм уу очиод ингээд шууд нээчих бас болцоо боломж бол дутагдaltaй юм байлаа. Сууч шинжилгээ хийж үзээд нийгмийн бөгөөд хөндлөнгийн нөлөөллийг бид нэр яаж ямар байх вэ гэдгийг тооцож үзчихээж одоо мэргэжлийн ангийг бас мэргэжлийн сургуулиудыг түшгэлж бас байгуулах нь зүйтэй. Тэгээд тэр ангийг нээгээ зүгээр хайчих биш. Тэр ангийг бас нөгөө нэг сэтэлжүүлэх, мэргэжлийн чиг баримжаагаар нь бэлтгэл сургуульд дадлага хийх, практик олгох тэр юм нь болохоор холбоон дээрээ яаж боож болох уу гэдгийг бас тийм нэлээд тооцоо судалгаатай хийхгүй бол зүгээр нэг сэтгэлийн хөөрөлөөр ч юм уу тийм нээждэг бол үйл ажиллагаа биш учраас бас аль болохоор сургуулиудаас одоо тийм саналын авах, болцоо нөхцөлийг судалж байгаа. Манай гимнастикийн багш нар одоо хаана бэлтгэгдэж байна? За Монгол Улсын боловсролын их сургуулийн биеийн тамирын сургууль, за улсын сургууль. За хувийн хвшлийн сургуулиас гэвэл үндэсний биеийн тамирын дээд сургууль, Монгол Улс биеийн тамирын дээд сургууль гэдэг одоо үндсэндээ 3 их дээд сургуулиуд түшиглээд одоо мэргэжлээ боловсруучингууд бэлтгэгдэж байна. За тухайн ингээд одоо чиглэлээр яваад өндөр зэрэгтэй цолтой улсын тамирчид маань бас дасжуулагч багш нар болоод суралцаад төгсөж байна. Бас магистравагс хамгаалж байна. Тэгээ эндээс төгсөөд гарсан хүмүүсээ бас бид нэр олон улсын одоо тийм засгийн газар хоорондын хөтөлбөр тэтгэлэгт хамруулахаар одоо бас аль болохоор нөгөө мэдээлэлд ойрхон боловсрол сонирхлын яамнаас зарлагдсан төсөл хөтөлбөрүүдийг тухайн наснд нь төгсөгчдөө элсэгчдэд бас таарж байгаа насныханд одоо бас илүү дөхөв мэдээлэл хүргэж ажиллаж байгаа. Болж игэл дүүрэг болгонтэй яг ийм заалуудыг ингээд байгуулчих юм бол энэ ирээдүйн одоо Монгол хүнийг өв тэгш бэлтгэхэд одоо маш их чухал алхам болно. Тэгээд тэр сайхан цаг бас ирнэ гэж бол найдаж байдаг. Тэгээд тэр ч утгаараа одоо энэ татврын одоо шинэ хуулийн заалт хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бас нийгмийн хариуцлага хүрээндийн том компаниуд бас гоё заал бүтээн байгуулалтыг хийх байхаа гэж найдаж байгаа. Хийгээсэй гэж бас уриалмаар байна уу? Тий, уриалмаар байна. Ер нь бол энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татврын одоо тий 22-ын 6 энэ заалтаар бол тий энэ спорт, олимпийн төрлийн одоо энэ барилга бүтээн байгуулалт, за санхүүгийн дэмжлэг бол одоо тухайн татварт ногдох орлогын нь одоо 1% гэж орж ирж байгаа нь. Эргүүлээд энэ салбарт одоо төрийн хүрч чадахгүй, хийж чадахгүй байгаа зүйлийг одоо хийхэд одоо том заалт орж ирж байгаа гэж ойлгож байгаа. Та Монголын гимнастикийн одоо салбарын амжилтыг юугаар үнэлэх вэ? Нийт олон хүн энэ гимнастикаар хичээлж байгаа тэр үзүүлэлтээр юм уу эсвэл одоо яг мэргэжлийн тамирчдын төв дэлхийн олон улсын тэмцээнд гаргаж байгаа үзүүлэлтээр үү? Ер нь бол нэг олимпийн бүрч төрөлгээл бүх спортыг ингээл ялгачиж байна. Тэгвэл бүх юмыг бас нэг медалаар үнэлэхгүй
медалаар үнэлж болдоггүй маш их үн цэнтэй зүйл бол байгаа шүү дээ. Бас энийг бас ямар ч үед бол мартаж болохгүй, орхигдуулж болохгүй. Бараг медалаас ч илүү бараг тэрнийг илүү их үнэлдэг системтэй байх хэрэгтэй гэж бодож байгаа. Аль ч спортын төрөл дээр. Систем. Тий. Гимнастик дээр ч гэхгүй, ер нь бол бүх спортыг өнөөдөр тэр энэ спорт ялангуяа энэ тэр дотор гимнастик гэдэг энэ хэрэглэгдэх хүн маань одоо тий хүний бие махбодод хүн ёсонд энэ тий ёс зүйд одоо ямар нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдгийг бол аюул сайн ойлгож ухамсарлах хэрэгтэй. Энэ талаараа ч гэсэн бас одоо тий сургууль сурчлагын ажлуудыг бас ер нь бол хийж явах ёстой байна гэдгийг бол ойлгосон. Тэгээ энэ талаараа ч бас хийхээр төлөвлөсөн ажлууд бас их байгаа. Одоо эцэгчүүдийн хувьд хүүхдүүдээ гар утснаас яаж холдуулах вэ? Гар утас гэдэг маш том донтолт, маш том сорилт болж байна л да. Тэрнээс холдуулаад спорттой ойртуулахын тулд за жишээлбэл гимнастик манай хүүхд тохирох нь үгүй юу гэдгийг шалгуулахдаа яаж шалгаж авд юм бэ? За ер нь бол яг гимнастик тохирно гэдэг бол одоо харилцаа айлг бас өөр ойлголт шүү дээ. Ер нь тохирохгүй хүүхд гэж байхгүй. Бүгд ирээ тодорхой төвшөнд бас өөрийнхөө ур чадварыг заавал ахиулах ёстой. Гар утсны хамаарлаг гэдэг чинь одоо энэ зааланд 2 цаг хичээлээд 3 цаг хичээлээд тэр биеэс ялгарж байгаа те илч энергийг зөв зарцуулаад бодисын солилцоо тэр хэвийн болоо те оюун санаа бодож сэтгэхэд хүртэл одоо нөлөөлж байгаа шүү дээ. Тэгээд бүр адаглаад энэ чинь нойр хараа гэл одоо маш олон зүйлээс нөлөөлдөг учраас энэ гар утсны хамаарлал, элэгцийн хамаарлаас одоо богинохон зайд ч гэсэн хэсэгэн хугацаанд ч гэсэн холдуулах нь одоо үнэхээр одоо тий одоогийн цаг үед тулгымцсан асуудал болчиход байгаа. Ямар ч үед одоо энэ спортод заавал хамруулаач адаглал тий цаг хугацаагаа төлөв сурна, орон зайгаа мэдэрч сурна, бие удирдах сурна. Гэхмэчлэгээр энэ нөгөө одоо сайн иргэдлүүдийн ингээд дурдах юм бол одоо тоо тоомшгүй олон л доо. Тэгээд адаглал энд нөгөө нэгнийгээ хүндэлж сурах, ах эгчээ хүндэлж сурах, доод үе халамжилж сурах. Энэ харилцаа хүртэл хүнтэй мэд мэдэж сурах, хүнд баярлсан таларснаа илэрхийлж сурах, ялж сурах, ялагдаж сурах гэдэг энэ нөгөө үгээр буулан цаг хугацаагаар одоо хэмжиж болохгүй маш олон үнэт зүйлүүдийг авч яадаг нь угаасаа энэ спортын одоо тий хүмүүжлийн гол одоо үзэл санаа байгаа юм л да. Шинжлэх ухаан технологийн сургууль багшлах түнтэй өнөөдөр үндсэн ажлынхын тухай гэхээс илүү сонгуульт ажлынхын тухай ярилцах нь. Шинжлэх ухааны технологийн сургуулийн биеийн тамирын танхим таны нэг ажил. За миний яг үндсэн ажлын одоо хэсэг хоёр дахь Герман гэсэн үг. Шинжлэх ухааны технологийн сургуулийн биеийн тамирын спортын танхим. За энэ одоо яг өнөөдөр бол энд мянган оюутныг одоо тий ингээд бэлтгэж сургуулж дасгалжуулж яадаг ийм газар байгаа. Таны шагналч одоо ямар хүмүүс болно гэсэн үг үү? За ер нь бол энд зааж сургаж байгаа бэлтгэж байгаа оюутнууд бол бакалаврын түвшинд бол одоо биеийн тамирын хичээлийг бол үзэж судалдаг. Ер нь бол инженерүүдэд бие үйлдвэрийн боловсролыг одоо олгож байгаа ийм онцлогтой танхим байгаа. За энэ танхимд одоо ингээд 2007 оноос хойш ажиллаж байгаа. Ер нь бол одоо ингээд мэрэгжлийн сургууль, мэрэгжлийн биш сургууль гэдэг юм бас ялгаанууд бас энэ дээр бол бас энэ биеийн тамирын спортын бөгөөд боловсролын салбартаа бол их гарч идэг. За бид нар бол мэдээж өөрсдийнхөө мэрэгжлийн төвшөндөө энэ инженерүүдэд одоо бие үйлдвэрийн боловсролыг одоо зөвөр мэрэгжлийн төвшөнд одоо сургах, ойлгуулах ийм төвшөнд ажилладаг гэж ойлгож байна. Сонирхож суралцж байгаа оюутнуудын тоо чиг хандлага ер нь яаж ийн? Бурч ийн өсч ийн үү? За ер нь бол яг нэг хүн ам зүүн одоо гүрээ те харьцаагаараа гэдэг шиг одоо эсэлт төрөлт гэдэгтээ уялдаж явдаг учраас энэ жил харьцангуй бас нөгөө эсэлтүүд бас харьцангуй нэмэгдээд явж байгаа. Ирээдүйд энэ хотчлолт улам нэмэгдэж байгаа, хотчлолоос болсон асуудлууд нэмэгдэж байгаа. Тэгэхээр тэр асуудлуудтай ажилтдаг мэргэжлүүд илүү одоо ирээдүйтэй байгаа юм чиг хандлага байгаа юм билээ. Танаа мэргэжлүүдийн хувьд ямар байна? Тий, ер нь бол энэ ихтэй сургуулиуд бол тухайн цаг үеийнхаа шаардлагаар одоо мэргэжлийн чиг баримжаанууд өөрчлөгдөж байгаа тийм ээ, онцлогуд өөрчлөгдөж байгаа. Энтэйгээ уялдаад эсэгчдийн хувьд бол одоо бас бие үйлдвэрийн хувьд бол харилцан адилгүй өөр төвшөнд ирж байна. Ялангуяа одоо нэг хөгжлийн бэрхшээлтэй мөн бас хөгжлийн бас ялгаатай энэ оюутнуудад бас зориулсан хичээлийн хөтөлбөрийг бас нэвтрүүлэх бас зүй ёсны шаардлагууд гарч ирж байгаа. За үүнийгээ дагаад бас
тодорхой хэмжээний одоо оюуны бөгөөд бие хэлбэрийн бэрхшээлтэй эсвэл эрүүл мэндийн асуудалтай юм оюутнуудад биеийн тамирын хичээлийг одоо нэвтрүүлэх явуулах одоо ийм шаардлагууд гарч байгаа. Жишээ нь одоо анханасаа одоо биеийн тамирын хичээл хамрагдах боломжгүй оюутнууд 10 жилээсээ төгсч ирээд мэрэгжлийн сургуульд орчиж байна. Тэгэхээр одоо тухайн суралцж байгаа мэрэгжлэр нь бие үлдрийн боловсролыг биеийн тамирыг яаж ойлгуулах уу гэдэг бол одоо бас чухал ийм сэдв болоод байгаа. За ингээ манай өрөөгөр байна тийм. За ер нь бол тэгээд мэдээж барилгын инженер хүнд тийм үү спортын барилга байгууламж нь ямар байх хэвтэй тийм сакс болов ч юм уу одоо ингээд одоо математикийн ч юм уу цахилгааны ч юм уу одоо эдгээр хүмүүст одоо мэдээж өөрийнх нь мэрэгжлийн хүрээнд бие үлдрийн боловсролыг одоо олгох эсвэл мэрэгжилтэнд тохирох хэмжээнд бас ойлголтыг өгөхийг бас зорддог. Өнөөдөр та бид хоёрын ярих нэг гол сэдв бол гимнастик байгаа тийм. Ер нь та яг шударгаар хариулаач манай гимнастикийн хөгжил ер нь хэрэг байна. Ер нь бол яг нөгөө нийгмийн цаг үеийнхаа шаардлагаар бол мэдээж тодорхой төвшөнд бол ажиллаж байгаа. Гэхдээ нэг өмнө нийгмийн тогтолцоонд бол мэдээж төрийн дэмжлэг бол илүү их оролцоотой байсан. Одоо төрийн бус байгууллагын хэмжээнд явж байгаа учраас бас тал бүрийн одоо дэмжлэг туслалцаа бол зайлшгүй зүйсээр шаардлагатай байдаг. Тэгэхээр асуултын хариултны болж дараа манай гимнастикийн хөгжил ямар байна гэсэн. Ер нь төрийн хүрч чадаагүй сегментэд л одоо хурж ажиллах юм зорилготой байгаа л гэж ойлгож байна тийм. Тэгээд тэрний хажуугараас үндсэн нөгөө гимнастикийн төрлийг бас амжилт байгуулж одоо олимпиад оролцох олимпийн тэнгэрт одоо Монголынхаа төрийн талбайг төрийн дуулыг гэрчлүүлэх одоо чин эцсийн цэг бол тэнд байгаа тийм зорилготойгоор ажилладаг. Манайх яг мэргэжлийн гимнастикчдын ранк бүс нутагтаа олон дэлхийд ер нь хаагуур эрэмблэгдэж байна. За ер нь бол нөгөө өсвөр нас залуучууд насан туршид англиар ярих юм бол ер нь бол 80 онд одоо Москвагийн олимпиад оролцсноос хойш ер нь бол насан туршидтэр ер нь олимпиад оролцож чадаагүй явж байгаа өнөөдрийг хүртэл. За тэгээд энэ Монгол үүсч өгсөн 104 жилийнхаа түүхэнд бол анх удаага одоо 2024 онд дэлхийн цомын аврах шалгаруулах тэмцээнээс медаль байранд шалгарч эхэлсэн. Энэ маань бол одоо олимпийн эрхэнд одоо маш ойртож эхэлж байгаа. Дэлхийд ер нь бол энэ спортын гимнастик уран сайхан гэдэг одоо энэ хэрэглэл тус өөрийнхөө эхний 24 байраар ер нь бол оноо цуглуулж одоо эрх авч орж байгаа. Тэгэхэд бол манай тамирчдад бол эхний 22, 24, 26 дугаар байрлууд руу одоо орж эхэлсэн. Энэ нь яаж юм гэхээр тасралтгүй тэр тойргоор явж байгаа тэмцээнүүдэд оролцож оноогоо цуглуулах, амжилт байгуулах. Энэ нь бол одоо бас харьцангуй сүүлийн жилүүдийг бодвол өндөр түвшинд хүрч ирж байна гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд бол одоо энэ шинээр эхэлсэн олимпийн циклд Лос Анжелесийн олимпиад одоо олимпийн эрх авна гэж одоо бас зорж ажиллаж байгаа. Гэхдээ энийг одоо ингээд нөгөө хийж хэрэгжүүлнэ гэдэг бол одоо ганцхан өнөөдөр хийгээд өмнөх жилдээ хийгээд байгаа хэрэгжүүлээд байгаа ажил бол биш. Энэ улдаа суурьтай тийм 10-аад жил 20 жилийн одоо ингээд залгамж холбоо үргэлжлээд явж байгаа ийм ажил гэсэн үг. Гимнастикийн 8 төрөл байдаг юм байна тий. Аль төрлүүд нь Монголд илүү тохирох боломжтой гэх үү, тохиромжтой төрлүүдэд тооцогддог юм бэ? Ер нь бол дэлхийд дээр 8 гимнастик байгаа. Тэрний 6 нь одоо Монголд хөгжиж байгаа. Ер нь бол Монгол хүмүүсийн хувьд бол уян хатан чанар бол байна уу байна. Тесрэлт хурд хүч байна. Төвчээр байна. Тэгэхээр бол аль төрлүүдээрээ бид нар бол дэлхийн цом, дэлхийн аврах шалгаруулалт тэмцээн, Аз тийм олимпиад орох одоо болцоо боломжууд бол байна. Гол нь нөгөө нэг альва нэг юм чи тасралтгүй тийм үргэлжилж иж одоо амжилтанд үр дүнд хүрдэг байгаа. Тэгээд тэр утгаараа ч одоо ТV аврагуудаас медаль авж гээ, дэлхийн аврагуудаас медаль аваад явж гээ, дэлхийн цомуудаас бас аваад эхэлж байгаа гэдэг бол бид нар түрүүн л олимпийн эрх бол ойрхон байгаа гэж үзэж байгаа. За өнөөдөр одоо Монголд одоо тийм уран угралт гэж явж байна. Тэгэхээр тийм уян чанартай хүмүүс бас байгаа учраас бас дээрэс нь бас боловсон хүчний нөөц байгаа учраас уран сайхнаар бас дэлхийн аврага, дэлхийн цом тийм олимпийн тэмцээнүүдэд бас оролцох бас боломжтой. Тэгээд бас өнөөдөр бас нэг аль болохоор өргөн хүрээтэй хичээлж ийж олон одоо хичээлийн дундаас тэр зорилгыг биелүүлэх одоо тамирч төрнө гэж найдаж байна. За яг мэрэгжлийн тамирчдын хүрээлэл гэд харах юм бол гимнастикаар сонирхож хичээлж байгаа тамирчид ер нь хичнээн байдаг юм байна да. За спортын гимнастикийн хувьд бол улсын аврах шалгаруулалт тэмцээнд нэг 70-аас нэг 140, 50 орчим тамирчид бол оролцож байна. Өсвөр залуучууд насны хүрэгч нийлээд. Уран сайхнаар одоо нэг 250-аас 400 орчим тамирчид. За аэробик гимнастикаар нэг 180-аас нэг 240, 50 орчим тамирчид бол одоо яг мандат авч байна да.
тэмцээнүүдэд оролцож байна. Тэгэхээр дотоод өрсөлдөөн сайн байж ээж гадагшаа явах тамирчидын шилдэг нь одоо гарахтай юм боломжтой болох болоо тэгж тооцох юм бол манай хүн амын тоотой харьцуулахад энэ тоонууд ер нь хэр тоо юм бэ? За ягаад гэвэл энэ бас нэг их удаан хугацаанд хичээлж ээж бас те үр дүнд хүрнэ. Тэгээд дээрэс нь бас нэг хэрэгэл материал тоног төхөөрөмжийг шаарддаг спорт учраас бас тоног төхөөрөмжийн шинжилэл бас их чухал байдаг. Тэгэхээр бас одоо юу гэдэг харьцангуй нэг оюуны спорт ч юм уу хэрэгэл тоног төхөөрөмж бага шаарддаг энэ төрлүүдтэй харьцуулахад бол бас өрөөсгөл ойлголт. Мэдээж амжилтанд одоо сайн хэрэглэлтэй, шинэ хэрэглэлтэй байж иж одоо амжилт үзүүлэх магадлал бол өндөр. Жишээ нь одоо спортын гимнастикийн хариалтан дээр одоо түлхэлтийн бандан маш чухал байдаг бол тий. Хэрэгэл материалууд маань шинэ байж иж одоо тэр амжилт түлхэлтэнд одоо тий их нөлөөлдөг байна. Уран сайхны гимнастикийн хувьд бол одоо мэдээж хатуу шал тэгээд тэр зориултын хевс байж иж одоо тэр эргэлтүүд одоо маш зөв гарах ч юм уу тий. Аэробик гимнастикчдын хувьд бол мэдээж тэр зориултын одоо зөвлөвчтэй шал байж иж одоо бэртэл хэмтэлгүй байх. Ер нь бол тэгэл нэг талдаа энэ хэрэглэгдэхүүн хэрэглэж байгаа гэдэг чинь цаана бэртэл хэмтэл эрүүл ах уу бас амжилт нь маш чухал нөлөөлдөг. Бас дээрэс нь бас эдийн засгийн бас дэмжлэгүүд бас чухал байдаг. Тэгэхээр би тодруулаад асууя л да. Гимнастикаар одоо сонирхож хичээлж байгаа энэ тамирчдын тоо танд хангалттай санагддаг уу? Ямар санагддаг вэ? Мэдээж бол тэ хангалтгүй. Бүр өшөө олон тоон дээр хичээлүүлж ээж тэндээс бид нар одоо тэр амжилт нүрэх тамирчдыг сонгож авах ийм зорилготой байгаа. Тэгэхэд тулд ганцхан энэ нэг төрийн мөс байгуулах ч юм уу те өдөр зүйлийнхний одоо ингэ хийгээд одоо нэг төрийн байхгүй орон зайд л одоо хичээж ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр энэ ч бас эргүүлээд нэг аливаа нэг ажлыг хийхэд заавал ард нь санхүүгийн зардал гарч идэг. Одоо өнөөдөр ингээд бид нэр ганцхан ингээд нэг мөнгө олоод тэмцээнд яваад байдаг. Энэ тэрнийг бас судалдаг судалгааны бас баг байх хэрэгтэй байна тийм үү? Амжилтанд юун дээр алдаад байгаа? Юун дээр оноод байгаа? Сүүл нэг бас эргүүлээд нэг дасгалжуулагч хөгжүүлэх, тамирчнаа хөгжүүлэх, хувь хүний сургалтууд бас орох зүй байсан шаардлагууд гарч иж байна. Үүнийгээ дагаад эцэг эхчүүдэд бас нэг зөв ойлголтуудыг өгөх. Инглэр бас дахиад хүнээ хөгжүүлэх юм арга хэмжээ бас чухал. Энийний цаана яг сургалт явуулах гэхэлэр чинь бас л адилхан нэг мэргэжлийн байгууллагуудын туслалцаа дэмжлэгүүд бас те санхүүгийн дэмжлэг бас ингээ ороо явдаг. Тэгэхээр энэ одоо гэдэг ганцхан нэг төрлийг ч юм уу одоо бүхний төрөл ч юм уу одоо юу гэдэг нэг спортын төрлийг дуртахаас гадна дахиад эн чинь дотроо 5 6 төрлийн одоо спортыг хөгжүүлж байгаа. Ийм байдаг учраас хүрэлцээний хувьд бол мэдээж бас учир дутагдaltaй л байдаг. Тэгэхээр гимнастикийн одоо спортын хөгжил бол одоо яг энэ төрийн бас байгууллагын нуруунд дээр л явж байгаа юм уу? Төрийн бодлого гэж байхгүй нь. Одоо төрийн бодлогын хэмжээнд бол одоо зөвхөн шгшээ багийн хэмжээнд л одоо төрөөс дэмжлэг авч байгаа шүү дээ. Аль ч спортын төрлүүдэд ялангуяа одоо шгшээ багийн өвөл зууны нийлээд 26 спортын төрөлд одоо харилцаа адилгүй тооны ингээд шгшээ баг тамирчид бол хичээлж байгаа. Энэ бол ерөөсө тэмцээн уралдаанд оролцох, бэлтгэл сургалтанд хамрагдах. За тэгээ багахан хэмжээний одоо нэг уурга витаминжүүлэлтийн одоо нэг юу явж байна те дэмжлэг. Энэ төрөөс одоо тухайн холбоод үйл ажиллагаа жигдрээд одоо юу гэдэг шалгуурыг хангасан спортын холбоод тэр шгшээ багт одоо орох юугаа авч байгаа. Эрхээ авч байгаа. Тэрэнд орч чадахгүйс маш олон холбоод байгаа. Орч чадаагүй амжилтанд одоо төдийлөн хүрээгүй ч юм уу те. Ингээд бодохлоор төр бол тодорхой маш бага хувьд нь одоо дотоодын нийт бүтээгдэхүүн одоо нийт жилийн одоо улсын төсөвтэй харьцуулбал бүр тэг мянганы те маш бага 1% шүрхгүй юм төсвүүдээр үйл ажиллагаа явуулж одоо төрөөс дэмжлэг спортод үзүүлж байгаа. Нөгөө талд нь болохоор төрийн тэр хүрч чадахгүй сул орон зайд нь болохоор бизнесийн бөгөөд маркетингийн бас нийгмийн түншлэлийн одоо тийм нийгмийн хариуцлагын хүрээнд ивент итгэж байгууллагуудын хүрээнд одоо бас хүрч чадахгүй тэр сегментэд одоо спортын холбоод одоо байгууллагуудтай л хамтарч ажилладаг. Монголын гимнастикчид энэ онд олимпийн оноо цуглуулах, хөрөнгө оруулалт босгох зорилготой ажиллаж байна. Ганц төрийн бас байгууллагын сайн дурын үндсэн дээр шахуу тогтож байгаа. Гимнастикийн төрөл хизээ нэг өдөр нийтийн спорт болон өргөжин хөгжиж, мэргэжлийн тамирчдын амжилт нь монголчуудыг алга ташуулах өдөр ирнэ гэдэгт тэрэгддэг. Тийм ч учраас шантарч ашиглгүй өнөөдрийг хүрчээ. Монголын гимнастикийн одоогийн хөгжлийг та чамладаг уу? Чамлж байгаа. Яг л өнөөдрийг хүртэл хугацаанд одоо бас хийсэн ажлууд
бас хийх ёстой ажлууд мэдээж үстэн цаг үетэйгээ хувирж өөрчлөгдөж явж байгаа. Тэгээ тийм болохоор өнгөрсөн дээрээс суралцаад ирээдүгөө зөв төлөвлөж алдаагүй явах нь одоо яг өнөөдрийн хувьд бол чухал гэж үзэж байгаа. Тий. Та холбооны нарийн бичгийн даргын хувьд цаашид яг яаж хөгжих ёстой гэсэн ийм зураглал стратегийг зурсан байдаг вэ? Ер нь бол нэг цаг үе нийгэм хөвсөж байгаа болохоор өнөөдрийн цаг дээр бодит байдлыг зөв үнэлэх нь хөөрөгдөхгүйгээр тийм үү одоо юу гэдгийг дутуу бишээр яг зөв үнэлээд тийм ултаа суурьтай шийдвэр гаргаж олон талын мэдээж тамирчин талаасаа, дасч жуулагч талаасаа, удирдлага талаасаа, тэгээ эцэг эхчүүд талаасаа бас нийгмийн бөгөөд төрийн одоо тий төрийн мөс байгууллага бусад одоо хүчин зүйлүүдийг айгүй зөв тооцож зөв үнэлж одоо мэдээж алдаагүй болох мэй хийн. Энэ нь бол мэдээж ирээдүйд өргөж өгөх. Тэгээд яаж хөгжүүлэх гэсэн тийм төлөвлөгөө санаа байна танд дэлгэрэнгүй сонсъё. Ер нь бол нэг энэ чинь хүнтэй л харилцаж байгаа учраас нэг хүний харилцаа тэгээ тэр хандлага одоо хувь хүний хөгжлийг илүү сайн байлгаж энэ спортын хөгжил бол мэдээж хурдац нэмнэ. Шинэ одоо хувь хүний хөгжил гэдэг дотор ч одоо мэдээж тийм бичвэрөнд боловсруулсахаас ахуулаад бас харилцаа за мэдээж спортын арга хэмжээ учраас хэлний мэдлэгээс ахуулаад тийм гадаад харилцаа энэ талыг бол мэдээж айгу цогц уйлдуулах хэрэгтэй. Гэхдээ энийг бол бас байхгүй орон зайг бас тийм ухаалгаар нөхөх талаар би бас өмнө дурдчихсан шүү дээ тийм ээ. Энэ шийдлүүдийг л зөв томьёолж иж яана гэсэн үг л тийм зөв хөгжлийнхаа гарц дээр гарна гэсэн үг. Ингээл бол мэдээж холбооны одоо зорилгыг одоо мэдээж бүх гишүүдээрээ тий хэлцүүлэх тэгээд зөв бүх хүмүүсийн одоо саналыг тусгаж ээж тэгээд багцлж ээж л одоо хөгжлийнхаа гарааг зөв эхлэн гэж үзэж байгаа. Гимнастик тэгээд ер нь хөгжих хүмүүс сонирхох тийм ирээдүй ер нь хэр харагдаж байна? Ер нь бол маш ирээдүйтэй. Яагаад гэвэл одоо ингээд энэ хүүхэд багчуудыг хүүхэд багчуудаар дамжуулаад энэ нөгөө хүний үнэт зүйл чанарыг тий одоо хүн чанар одоо энэ ёс зүй, гоо зүй энэ сайхан мөгнийг одоо тий гимнастикаар дамжуулж олох боломжтой. Өнөөдрийн одоо ингээд дэлхийн одоо тий сая одоо тий мянган хүмүүс байна. Маш гоё одоо Холливуудын ч юм уу дэлхийн алдартай тамирчид байна, одууд байна. Өнөөдөр тий гимнастик хэрэглээгүй тэр төвшөнд хүрсэн гэдэг үү тий хинч ойлгохгүй. Заавал гимнастикаар дамжаад гимнастик суурьтай тодорхой хэмжээд бас гимнастик хэрэгжилж ийж тий өдөө төвшөнд хүрсэн гэдгийг бас энэ шин залуу үед бас таниулах тий ийм ажлыг бас өргөнөөр хийх хэрэгтэй байна. Ганцхан холбоо ингээд нэг бодлогын төвшөнд ажиллах биш. Давхар бас энэ үүсгэлийн төвшөнд нас хяналтыг тогтоож өгөх зүйтэй гэж бодож байгаа. Тэгээ бас спортын холбоод дотроо энэ ISO стандартыг бас хэрэгжүүлэх нь бас хин нэгэн хүн ажиллаж агаад болох эсвэл үйл ажиллагаа ч юм уу тийм албан тушаалан солигдоход тэр холбооны үйл ажиллагааг тэр чигтээ үргэлжлэж идэг байхаар энэ чанарын удирдлагын тогтолцоо тэр ISO гэдэг юмыг бас спортын холбоод дотроо бас нэвтрүүлэх юмсан гэж бас зорж байгаа. Энэ нь яаж юм гэхээр хин нэгэн хүний хамааралтайгаар одоо тий асуудал ханддаг биш байдлыг л зогсооно гэсэн үг. Тий. Одоо гимнастикийн спортын хөгжил ер нь хэний нуруунд дээр байна? За ер нь бол тэгэл сайн санаад хүмүүсийн л нуруунд дээр байна. Одоо тий дэмждэг, тусалдаг, энэ спортод дурлсан, дуртай, хичээлж байсан. Тий энэ спортод одоо ингээд залуу халуунасаа цаг нараа зориулсан энэ л хүмүүсийн нуруунд дээр байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд нөгөө энэ өрсөлдөөнийг бас тий зөв ойлгуулж зөв өрсөлдөх хэрэгтэй байна гэдгийг бол за одоогийн цаг хугацаанд бол ажиглаж байна. Ер нь бол ингээл манай спортын салбартаас нэг юм анзаарэгддэг нэг алдаа байдаг. Нөгөө амьдрал дээр одоо яг тэр юун дээр одоо гэдэг дивжэн дээрээ одоо тэмцээн дээрээ ч юм уу те өрсөлдсөөр байгаад амьдрал дээр яг тэр чигээр өрсөлдөд байдаг. Тэмцээн тэр спортын дүрмийнхаа дагуу тэмцээн урлаан дээр өрсөлдөөн бол байж болно. Амьдрал дээр насан туршдаа өрсөлдөнө гэдэг бол айгүй том алдаа. Үүнээс болоод одоо зарим нэг жишээнүүд бол байдаг шүү дээ. Үл ойлголцол үүсээд холбоотын дунд ингээд маргаан асуудлууд ингээд үргэлжлээд амжираад үе уламжлаад явцсан байдаг. Энийг ер нь таслан зогсоох нь
аль спорт одоо ер нь бол ирээдүй одоо гэрэл гэгээтэй болгоно гэсэн үг. Гимнастикийг хөгжүүлэх төрийн бодлого байна уу манад? Гимнастик хөгжүүлэх төрийн бодлого гэж бол байхгүй. Яг нөгөө алсын хараа 20 50. За тэгээд дунд хугацааны одоо засгийн газрын мөрийн хөтөлбөрүүдэд спортыг нийтийн биеийн тамирыг дэмжих одоо ийм зорилтууд байдаг. За энэний хүрээнд тухайн спортын төрлүүд өөрсдийнхөө хөгжсөн байдал, боловсон хүчин, орон нутагт тархсан байдал одоо энэ зэрэг боломжн дээрээ тааруулж өөрсдийнхөө зорилгыг тодорхойлоод явж байгаа. Гимнастик манай боловсролын салбарын бодлого систем хөтөлбөрт юу яаж уялдаж байна? За боловсролын салбарын одоо хөтөлбөрт гэх юм бол ерөөс энэ ерөнхий боловсрол өгөөд сургуулийн өмнөх боловсролын сургалтад одоо хүүхдийг ер нь бол хичээлэгчийг бие бэлдрийн махбодыг одоо чирэгжүүлэх, эрүүлжүүлэх гэдэг одоо суур хөтөлбөрүүдэд бол орсон байдаг. Тодорхой хэмжээгээр бас гимнастикийн цагууд байна. Бас нөгөө анги ах тусам дунд ангид одоо өөрийнх нь сонирхлын дагуу хичээлэх одоо энэ хөтөлбөр цагууд тавигдсан байдаг. Ер нь бол энэ манай ерөнхий боловсролын сургуулийн 7 хоногт өгж байгаа програмт мэдлэгийн ачаалал цаг бол их өндөр байдаг. Тэгээд тэр өндөр дотор хэрэгцээтэй мэдээлэл юу вэ гэдэг нь бол бас хүнддэг асуудлуудад нэг. Гэхдээ альва юм чинь хоёр талтай. Тийм болохоор ер нь бол энэ одоо орсон байгаа энэ боломжтой биеийн тамирын цагууд дээр орж байгаа энэ гимнастикийн цагуудыг бас харилцсан адилгүй бас энэ ихтэй сургуулиуд бол багш нараа бас сайн бэлдэж гаргаж байгаа. Хамгийн гол нь тэрнийг амьдрал дээр очиод хэрэгжүүлээд явах орчин нөхцөл бол яалтч бас одоо ачаалттай их байдаг. Жишээ нь одоо энэ 10 жилийн сургуулиудын хүрэлцээ нэг ангид сууж байгаа хүүхдийн тоо хэр байгаа вэ? Эргүүлээд тэр ангиас гараад биеийн тамирын зааланд ороод хичээлж байгаа цаг нь хэр вэ? 40 минутанд тэр олон хүүхдийг зохион байгуулна гэдэг бол мэдээж багш нараас бол нэлээдгүй ур чадвар шаардж байгаа. Бас төлбөртэй сургуулиудын хувьд бол бас харьцангуй заалтал бай томтой учраас програмт мэдлэгийн цагийг бол бас тодорхой хэмжээнд бас сайн өгдөг. Одоо танаа гимнастикийн холбооны статус нь төрийн бүс байгууллага. Төрийн бүс байгууллага. Тэгтээ гишүүдтэй үйлчлдэг төрийн бүс байгууллага. Нийгэмд үйлчлдэг төрийн бүс байгууллага. Яг статусын хувьд бол гишүүнчлэлтэй бус төрийн бүс байгууллагууд байдаг шүү дээ. Тэгээд ер нь бол гишүүнчлэлтэй үйлчлдэг. Хичнээн гишүүнчлэлтэй. Яг одоогор бол нэг тийм гишүүнчлийн яг нарийн тогтоосон татвар хураамжиг бол авдгүй зөвхөн хичээлэгтүүдийг л ингээд явж байна. Яаж санхүүждэг вэ? Удирдах зөвлөлийн гишүүдийнхээ одоо дэмжлэгээр тэгээд одоо удирдах зөвлөлд маань одоо 11 хүн байдгаас одоо яг санхүүгийн одоо дэмжлэг үзүүлдэг нь бас бодиттой үзүүлж байгаа нь бас цөөхөн. Тэгээд альва нэг тэмцээн урлагийн зохион байгуулахад одоо сайн санаад хүмүүсийн дэмжлэг одоо санхүүжилтээр л одоо тэмцээнийг зохион байгуулж байна. Зарим нэг тохиолдолд одоо заал талбайн үн өртөг. За тэгээд тэмцээнд ашиглагдж байгаа одоо хэрэглэгдэхүүнээр дээр одоо хөгжим, пүүл, давпар одоо ингээл энэ болгоомч бас бүгдээрээ л зардал байдаг учраас харилцаа ойлголцоол одоо явж байна да. Одоо тэгэхээр танай холбооны яг үйл ажиллагаа явуулж байгаа байдлыг үнэлэх юм бол чадж байгаа холбоо юу эсвэл чадан ядан үйл ажиллагаа явуулж байгаа холбоо юу? За ер нь бол чадан ядан гэж хэлж болно тий. Ягаад гэвэл нөгөө өнөөдөр бүх спортын холбоог би яг тэгж дүгнэмээр байна. Чадан ядан тэгээ өнөөдрийн одоо энэ нийгэмд бизнесийн одоо энэ өрсөлдөөн донд бас чадан ядан л явж байгаа. Бүх спортын ерөнхийлөгч нар, ерөнхий нарийн бичгийн дарга нар удирдах зөвлөлийнхэн болгоч гад бүтээч гээд дуртай л учраас одоо энд нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт оруулах явж байгаа. Тэгэхээр би бүгдийг нь ер нь чадан ядан зүтгэж яваа тийм хөдөлмөрчлөл хүмүүс гэж хэлмээр байна. Тэгэхээр цаашид гимнастикийг яг Монголд хөгжүүлээд энэ чинь хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой тий. Спорт. Монголд гимнастикийг хөгжүүлэхийн тулд цаашид холбоо яаж өөрчлөгдөх хэрэгтэй байна? Энэ дэр төрийн бодлого бас яаж өөрчлөгдөх хэрэгтэй байна? Тэгээ ер нь бол энэ мэдээж төрийн дэмжлэг бол энэ урлаг спортод бол зайлшгүй байх хэвээр. Гадны сайн жишээнүүдийг бас шууд таарах одоо боломжтой гэн шууд хуулбарлаж импортлж оруулж ирэх хэрэгтэй. Тэгжээж бид нар нөгөө цаг хугацааг очих хэрэгтэй. За ер нь бол ингээд Азербайджан улсын сайн жишээ байна шүү дээ. Одоо спортын холбоодыг бол одоо төрөл төрлөөр нь
спортын барилга байгууламжийг улсаас барьж өгөөд тухайн холбоонд нь одоо менежментийн, маркетингийн өгөөд ажиллаулж байгаа. Тэгээд тэрнийг авч явахын тулд дэлхийн тэр мундаг том дэлхийн ураг шалралт тэмцээнийг тогтмол зохион байгуулж байна. Энэ нь эргүүлээд тэр хөрөнгө оруулалтыг улсдаа нөхөж байгаа байхгүй юу? Улс руугаа чиглэсэн одоо тэр жуулчин орлогыг бол ингээд сайн бүрдүүлж чадж байна. Нэг гимнастикийн зориултын заалны өртөг төсөв хэд үд юм бэ? Одоо манайх чинь нөгөө үйлдвэрлэгч орн биш одоо тий барилгын материал одоо бүхэл зүйлийг одоо импортоор оруулж ирж байна. Тэгээ валютын одоо энэ инфляцид өртөж байгаа байдал, төгрөгийн одоо энэ уналттай байдал гэж бодглохлоор яг жилээс жил бол өөрчлөгдөж байна. Одоо өмнө нь яг бэлтгэлийн заалыг одоо нэг давхрын суурин хэсгийг одоо блокоор ч юм уу тий одоо ашиглаад дээшээгээ бас сул орон зайг нь бас сэндвичээр ингээд тооцоод бэлтгэлийн заалыг нэг 600-аас 800 орчим сая төгрөгөнд гимнастикийн ингээд хийх болцоод тооцоо гарч ирсэн бол одоо бол тэр бүм гарчаад байдаг. Яг олон улсын Аз тивийн аврах шалралт тэмцээн, дэлхийн аврах шалралт тэмцээнийг зохион байгуулах хэмжээний одоо 5000 орчим хүний суудалтай спортын барилга байгууламж байрныг бол одоо маш олон тэрбумаар яригдах хэмжээнд хүрчээд байгаа. Тэгээд яг улсаас тийм одоо үгтэй зоригтойгоор юм тий стадионыг одоо битүү болгоод ч юм уу энэ орон зайд нөхөд ийм том спортын олон төрлөөр ашиглаж болдог барилга байгууламжийг байгуулах юм бол энэ спортын олон холбоод чинь нийлээд тий сардаа нэг ТV аврах дэлхийн цомууд дэлхийн аврагуудыг аваад хахад сардаа нэг 2 олон улсын арга хэмжээ авчихад Монгол улсад ер нь тэр орж ирэх орлого бол тий валютын урсгал бол нэмэгдэнэ тий гэж л бол хардсан шүү дээ. Та түрүүн ярьж байхад гимнастикаар голцсон хүүхдүүд хичээлж байна. Тэгээд хүүхдүүд хичээлдэг болохоор тэр юм уу энэ бас бодлогод тухайлан тусаж чадахгүй байна. Дээрээс нь бизнесийнхэн ч гэсэн төдийлөн тоохгүй байна гэж дурдж ирсэн. Тэгэхээр бид нэр хүүхдүүдэд тоохгүй байна гэсэн үг үү? Тэгээ ер нь яг Монгол улс хүүхд хамгааллын одоо нэг хүүхдэд онгож байгаа төсөв маань хэд байгаа лээ те. Сая нэмэгдээд одоо нэг хүүхдэд ногж байгаа зардал маань 14 мянга болоод байгаа шүү дээ. Энэ зөвхөн хүүхд хамгааллын зардал. Тэрнээс бол хүүхд хөгжүүлэх ч юм уу одоо бусад зардлаа ингээд бодоод үзвэл ер нь бол хүүхд их хаягддаг. Ялангуяа спортын салбарт бол ялангуяа бид нар гимнастик те энэ хүүхд одоо ойр ажиллаж байгаа болохоор илүү мэдрээд байдаг. Та 10 жилийн дараах Монголын гимнастикийн спортын хөгжлийг ер нь яаж төсөөлж байна? Бэлтгэлийн нэг заал. За тэгээд тэмцээний нэг заалтай. За тэгээд нэг олимпийн ирэх авцсан. Олимпиад ордог болсон л гэж төсөөлж байна. Тэгэхэд бол мэдээж гадна дотны бөгөөд тийм төсвийн энэ үр ашигтай зарцуулалт бас тийм дэмжих мэдээж бас гадна дотны төсөл хөтөлбөрүүдэд бас хамруулах бас ингээд жоохон хөдөлмөрлөл хэрэгтэй л байгаа юм л да. Тий. За 10 жилийн дараа таны төсөөлж байгаа энэ төсөөлөл ирэх болтугай. Таны зорилгод ажилд амжилт хүсье. Баярлалаа. Энэ нэвтрүүлэгтээ оролцуулсан та бүхэнд баярлалаа. Энэ цэнгэрлэг цэг үзэж байгаа нийт ард олондоо гимнастикийн спортыг дэмжиж хүүхдээ, ач зээгээ, өөрийгөө гэр бүлээ одоо хичээллүүлээрэ гэж одоо уриалж байна. Тэгээд гимнастикаар удахгүй одоо тий олимпийн эрх авч өрсөлдөж олимпиад орно гэдэгт бол итгэж байгаа. Тэгээд гимнастикчдын маань ураа байгаа. Амжилтанд хэл хязгаар үгүй. Дэлхийд төрийн дулаан мандуулаа гэдэг ураатай. Энэ ураа маань одоо удахгүй ингээд хэрэгжинэ гэдэгт бол итгэж байгаа. За амжилт хүсье. За баярлалаа. Галбадрахын Ерөөл Бат, Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга. Сурагч байхаасаа гимнастикийн хүн болсон тэрээр тамирчны хувьд болон хувь хүний хувьд энэ салбартаа гаргасан өөрийн гэсэн амжилтын түүхтэй. Монголд цор ганц байдаг гимнастикийн спортын залыг нурааж барилга барих гэснийг эсэргүүцсэн маргаан ус гэхдээ шүүхтэр ялахын тулд хуульч болохоор их сургуульд суралцаа төгссөн зүтгэлтэй гинсэ.